Манай ингээд хүн орчин хичээл. За. Өнөөдрийнхөө хүн орчны хичээлийн дэвтэр танилцъя. За хийдэг. Анхааралтай үзэх шүү. За. Хамтдаа утсан. Бичлэгэн дээр юуны тухай гарсан бэ? За харъя. Багасаа том болж байна. Сайн байна. За. Багасаа илүү том болж байна. Монтаг ямар монтыг за. Сэс том болж байна. Сайн. Өөр харин хүнтэй. За. Ямар монтыг. За. Өсөд том болж байгаа үйл явц харуулсан бичлэг те. Өнөөдрийнхөө хичээлээр хүн орчны хичээлээр өсөж том болохын баяр гэдэг сэдвтэй хичээл үзгэнэ. За он сараа тавиад гарчраа сэдвээ тавиад гэлээ. Өнөөдрийнхөө хичээлээр бид нэр заавшаарай. Хичээлийн зорилго өнөөдрийн хичээлээр тэгвэл эдгээр зүйлсийг мэдэж авах нэ. Энэ нааж байгаа хоёр зүйлийг ажиллая. За 1 секунд ажиллаж. Ажилтсан дээ. Энэ хоёр зүйлд ямар ялгаа байна? Ямар ялгаа байна вэ? нэг нь манжитай, нэг нь өсөж том болж байна. Том болж байна те? Том болсон байна. Өөр яасан болоо? Өсөж хэлт орж байна. Хэлт орж байгаа. Өөр харин хүүхдээ нөө. Нэг нь манжитай, нэг нь манжигүй. Нэг зурган дээр манжитай, нөгөө зурган дээр манжигүй байна те? Өөр ялгааг нь олж харсан хүүхдээ нөө. Жинхэнэ даахлуу өсөж байна. Өссөн байна. Өөр Олон өсвөл
сурж байна. Алан Үг сурж байна. ямар мундаг ээ. За тэгвэл бид нэр том болсноо яаж мэдэх вэ? Ам болсноо юу? Том болсноо яаж мэдэх юм болоо? Том болсноо яаж мэдэх вэ? Ээж аваас асуу. Асууд мэдэж байна. За. Босоо. Тинго үзэж болох. Үнтэй. За. Сара бас мэдэж байна. Өөр. Өөр гэж бодож байна. За бидний саяны хэлбэр бүгдээрээ зөв те. Өндөр намаараа үзэж байна. Тэгвэл өндөр намыг хэмждэг багчиг мэдгүй танаа. За. Оо тий ямар мундаг ээ. За, өсөд том болж байгаа үйл явц харуулсан бичлэг те. За, өнөөдрийнхөө хичээлээр хүн ба орчны хичээлээр өсөж том болохын баяр гэдэг сэдвтэй хичээл үзэгнэ. За, он сараа тавиад гарчаа сэдвээ тавиад хэлээ. За, сэдвээ бичсэн үү? За, өнөөдрийнхөө хичээлээр бид нэр за, уншаарай. Хөгжил. За, өнөөдрийн хичээлээр тэгвэл эдгээр зүйлсийг мэдэж авах нэ. За, одоо багшийнхаа энэ нааж байгаа хоёр зургийг ажиглая. За, хэдэн секунд ажиглчих. За, ажигласан те. Энэ хоёр зурганд ямар ялгаа байна? Ямар ялгаа байна вэ? Нэг нь мандик, нэг нь За, хэн хариулах вэ? За. өсөж том болж байна. Оо, том болж байна те. Том болсон байна. За, өөр яасан болоо? Өсөж хэлт орж. Хэлд орж байгаа. Өөр хариулах хүүхдээ нөө. Нэг нь мандик, нэг нь мандик. За, нэг зурган дээр нь манцэтэй, нөгөө зурган дээр нь манцээгүй байна те. Өөр ялгааг нь олж харсан хүүхдээ нөө. За, өссөн байна. Өөр. Олон үг сурж байна. Олон Үг сурж байна. за, ямар мундаг ээ. За, тэгвэл бид нэр том болсноо яаж мэдэх вэ? Ам болсноо юу? Тэ? Том болсноо яаж мэдэх юм болоо? За, том болсноо яаж мэдэх вэ? Ээж аваас асуу. Асууд мэдэж олно. За. Болох уу? Жингээ үзэж болох уу? Болно те. За. Насаараа бас мэдэж олно. Өөр өгж бодож байна. За, бидний саяны хэлдэг бүгдээрээ зөв те. Тэгээ өндөр намаараа үзэж олно. Тэгвэл өндөр намыг хэмждэг багажийг мэдхүү та нар. За, хэн хариулах вэ? Метр. За,
Метрээр юу хэмждэг юм болоо? Өндрийг. Өндрийг хэмждэг зөө. Гинэ. Ямар мундаг юм. Өндрөөр бид нар метрээ. Харин би хүндээ юугаар хэмждэг вэ? Жингээр үзнэ. Би хүндүү хөнгөнөө гэдгээ. За өндрийг бид нар метрээр хэмжинэ. Харин хүндээ би хүндээ жингээр хэмждэг байна. За тэгвэл энэ юу вэ? Метр. Багш нь метр ярьсан байна те. За тэгвэл одоо энэ метрээр өндрөө метрлж чадна гэсэн үг байна уу? За хамгийн түрүү гараа өргөцөх гараа дээр. За энэ найздаа өндрөө метрлүүлэх хүүхэд байна уу? Өндрөө метрлүүлэх. За хамгийн түрүүнд өргөснөрөө гараад ирчих. За одоо чи энэ найзынхаа өндрийг хэмжинэ. За бус найзууд нь хараа шүү. Зөв хэмжиж гэнэ үү, буруу хэмжиж гэнэ үү? Хэд болсон бэ? 51. За чанга л бусад найзууд нь сонсож байгаа. 51. 51 болсон байна те. Зөв. Зөв. За энэ 51 энэ дээр аваадсан те сая. Энэ зөв юм болоо? Зөв. За тэгвэл өндөр жингээ хэмжихдээ анхаарах зүйлс гэж байна. За одоо хэдүүлээ тэднэртэй танилцъя. За ямар зүйлсүүдээр анхаарах вэ? Хамгийн түрүүлээд уншаарай. Эдгээр зүйлсүүдийг за бид нар сая баталгаач жин хэмжигчээр хэмжсэн үү? За тэгвэл хөл нүцгэн зогссон билүү? Тэгшгэн зогссон уу? За хэмжилтийн тоог нь зөв харсан болоо? Зөв харсан уу? За сая энэнгээр харсан те? За тэгвэл өндрөө хэмжихтэй энэ талаар нь. Энэ талаар нь те? Тэгвэл одоо зөв болгоод метрээ хэмжих хүүхэд байна уу? За ширээ олгоноос нэг хүүхэд, 3 хүүхэд гараад ирчих. За чи гараад ир. За голын ширээнээс. За 3 дугаар ширээнээс хэн гарч ирэх вэ? Гарч ирэх хүүхэд байна уу? За маш гараад ир. За одоо чи энэ найзынхаа өндрийг хэмжинэ. Харин чи туслана энэ найздаа. За доороос нь бариад өгчих цаа. За яг хэмжихтэй доод уланд нь газар хүргэнтэй. За тэгээд тэгшгэн зогсно. Ямар мондыг 130. За одоо зөв хэмжсэн болов уу? Зөв ямар мондыг. За баярлалаа сууч. За хэдүүлээ сая жингээ хэмжиж сурцсан те. За тэгвэл багш нь ширээ болгонд хүүхд болгонд дасгал ажлын дэвтэр өгсөн байгаа юм. За дасгал ажлынхаа дэвтрийг дэлгэе. За дэлгэхээр хамгийн доод талд нь өөрийгөө үнэлье гэсэн ийм хэсэг байгаа. Бүгд харсан уу? Харсан. За одоо наашаа багш руугаа анхааралтай харна шүү. За өөрийгөө үнэлье хэсэг маань нийтдээ 1, 2, 3 дасгалтай. Бид нэр хичээлийн турш 3 дасгал хийнэ гэсэн. За эхний дасгал хий дууссан бол бүрэн дууссан бол өөртөө 2 оноо өгнө. 2 оноо гэж бичгэн тэ. За тал хийсэн бол 1 оноо. Харин хий дуусаагүй бол хийж чадаагүй бол өөртөө тэг оноо өгнө. За гэх мэтлэн дасгал бүрээр оноогоо цуглуулна. За дасгал 2 дээр чи хэдэн оноо авсаа? Дасгал 3 дээр хэдэн оноо авсаа? За хамгийн сүүлд бид нэр хичээл дуусгахын үед оноогоо нийтд нь бодно. За ингээд дасгал 1 дээр 2 оноо, дасгал 2 дээр 2 оноо, дасгал 3 дээр 2 оноо авсан бол нийтдээ хэдэн оноо авах вэ? 6 оноо. Нийт гэдгийнхаа бодоод тавьчин те. За доод талд нь смайл байна. За 6-аас 5 оноо авсан бол энэ смайлын доод зөв тэмдэг тавина. За 3-аас 4 оноо авсан бол
Доор нь зөв тэмдэг. Харин 0-оос 2 оноо авсан бол энэ доор зөв тэмдэг тавина гэсэн үг. Ойлгосноо? За ойлгосон болохоор дасгал нэгийг дасгал нэг нь багш нь тайлбарлаад өгнө. Анхааралтай хараарай. За дасгал нэг дээр Анар гэдэг хүүхдийн 2 сартаагаас 18 нас хүртэл багны диаграмаар өгөгдсөн байна те. За энэ өгөгдлөө харж агаад Анар 2 сардаадаа бие өндөр нь хэд байсан? За эндээс харна те. Бие өндөр гэснээс Анар 2 сардаадаа бие өндөр нь хэд байсан? 60. За энэ ч нөхөж хүчин. Харин Анар 2 сардаадаа биеийн жин нь хэд байсан? Нөхөж хүчин. Ойлгомжтой юу? За одоо дасгал нэгээ хийцгээе. Багш нь туслах уу? За энэ хүүхдийн бие өндрийг харах чинь 2 сардаадаа хэдэн өндөртэй байсан бэ? Бие өндөр нь хэдэн сантиметр байсан бэ? Энэ байна те. За тоог нь харж байгаа учраас тоог нь доор нь тавина гэсэн. За дууссан бол хажуу дахь найздаа дуусах бол туслаад өгөөрэй. За дууснаа. За хажуу дахь найз чинь дууссаг бол туслаад өгнө шүү. За. Дасгал нэгээ ихэнх нь дуусчлаа те. За дууссан бол яах вэ хэдүүлээ? Найздаа дуусна. Тий, найздаа дуусна. За найз чинь дууссан бол өөртөө яах вэ? Өөрийгөө үнэлнэ шүү те. Хэдүүлээ бүрийн хийгээ дууссан бол өөртөө хэдэн оноо өгөх вэ? 2 оноо өгнө. За өөрийгөө үнэлчих. Оноогоо тавьчих. Үгүй тоог нь тавьчих 1 гээд. Онооныхоо за 1 2. За дууссан бол хэдүүлээ ярилцсан. За Анар 2 сардаадаа бие өндөр хэд байсан бэ? Хэд гэж болсон? Миний За ямар мундаг. За тэгвэл Анар 3 настайдаа бие өндөр хэд байсан? 80.5. Өөрөөр гаргасан үгтэй нөө. За 80. Өөр. За энэ зөвхөн 90. ямар мундаг. Энэ Настай. тий. 80 дээр яг тогтсон байна уу? Тогтоогүй. Үгүй те 80-аас илүү байна тийм үү? Тий. За 6 настайдаа. 6 настай.
110. За 120. 112. За 18 настай та. 159. 170. За. Тэгвэл би жингийн анар 2 настайтай хэдэн килограмм жинтэй байсан? За, тэр. 5 килограмм. За, 4. 5 килограмм. За. За, 3 настайтай. 15. За. 10. За, бусдаа сонсогдохоор чанга хэлээ шүү. 16. За. 15. За, хэлээ. Ямар мөн тэгээ. За. 15. За, тэнд гараар гэсэн. 17. 15. За, тэгвэл анарын 18 насныхын жингийг нь хэлээрэй. 18. Хэд гэсэн? 60. Оо, ямар мөн тэгээ. За. 60. Оо. Тэгвэл анар хэдэн настайтай хамгийн өндөр байсан? 18 настайдаа. 18 настайдаа. Хэдэн настайдаа тэгвэл биеийн жин хамгийн хүнд байсан бэ? 18 настайдаа. Бас л 18 настайдаа тий. За тэгвэл за одоо дасгал 2-ыг харъя. Тий, дасгал 2. За дасгал 2-ын багшийн заавар нөгөө шүү. Анхааралтай харна. За энэ дасгал 2 дээрээ дэвтэр дээрээ бид нэр гараа зурна. За баруун юу 100 гар найлуулаа. 100 гар найлуулаа. За тэгвэл 100 гараа дэвтэр дээрээ тавиад тойруулаад зурчих. За. За тэгвэл чи баруун гараа зурчих. Би солгооч тас. За харандаагаараа зурчих тэгээд. За зурангууд яг бидний гарын энэ хээ гарч ирнэ те ийм хэлбэр гарч ирнэ. Тэг артын бах зурчих. Зурцноо. За зурцсан бол хэдүүлээ. Хурууга хэмжнэ. За. Шугамаараа хуруу болгоно хэмжин. За нэг гар маань хэдэн уруутай лээ? 5 уруутай. Тэгвэл хэдүүлэнд нь энэ 5 хурууга 5-уудыг нь хэмжнэ гэсэн үг. За яаж хэмжих вэ гэхээр яг энэ нуглаасаас үзүүр хүртэл хэмжээд хэдэн сантиметр болсон юм? 4 см. За хэмжээд 5 урууга 5-уудыг нь хэмжээд тавьчих. За ингээд 5 см. 5 см байснаа. За хэмжээд ажлын хуудсан дээр ийм хүснэгт байгаа тий. За ажлын хуудсан дээр тэмдэглээ шүү. Эргийн урууны чинь хэмжлтийн урт нь хэд байсан? Хэмжээд хүснэгтээ бөглөчих. Ямар гараа хэмжсэн бэ гэдгээс шалтгаалаад баруун уу зүүн үү доор нь тэмдэглээ шүү. За шугамаараа хэмжихдээ болгоомжтой шугам эртээ учраас болгоомжтой арьж шүү. За. Зайсан. Бүгд туслах уу? Ингээд гараад тавьчих. Энийг харандаа гараачих. За. Жигаад зурчих гадуур нэгэд. За яасан. Гараа зурцсан уу?
Шумаасан. Тэр шугамгүй юм уу? За одоо эндээс хэмжинэ гэсэн үг шүү дээ. Ингээд эндээс энэ хүртэл. Тэгвэл чиний чигчээ өөрөө хэдэн сантиметр байна? 5 сантиметр байна тий? За болцсон бол хажуудах найзлаад туслаа шүү. Миний тоо 13. За ингэж хэмжтэй. Эндээс энэ хүртэл. За эрхийн уруу нь хэдэн сантиметр байна? 5 сантиметр байна тий? За хийгээ дуусч байна уу? Болцсноо. За болцсон бол хажуудах найз чи арай болоогүй туслаад өгөө шүү. Тэр чинийхэд 4 байна тий? За хийгээ дуусч байна уу? Батна. За болцсон бол хажууд найз чи арай болоогүй туслаад өгөө шүү. Зургаас. Зургаас. За хийгээ дууссан учраас бид ярилцъя. За 5-оор тавуулаа гэж хэлсэн тий? Тэгвэл 5-оор чи хамгийн урт найз байсан. Дунд дээр ажиллана. За тэгвэл хамгийн набаар найз байсан. Хамгийн намд. Зургаа хаяа. За одоо хэдүүлээ 2 босод 2-ыг хийгээд дууссан чинь өөрийгөө үнэлнэ. За өөрийгөө үнэлжээ. За өөрийгөө үнэлсэн үү? Бидний сайн гимждэг гар. За бид нэр өсөд тусам гар нь яах юм бол хамрын нэмэр яах юм бол хамрын. Хамрын штэ тий. Тэгвэл бид нэр өсөж том болоход юу нөлөөлөх юм болоо? Идэж тийээ. Ямар нам би өөр. Өөрөөр бүгдэнэ. Яа. Дай манай дунд бавар.
Өсөж том. Бол. За багшийнхаа наах сургуулийг ажиглаасаа харж байгаарай. Хамгийн сайн бусд нь сайн юмнууд байна. Бусд нь муу юм. Хамгийн ихнийх нь муу юм байна. За одоо Бас хамгийн сүүлийнх нь. өсөж том болоход нөлөөлдөг хүмүүсийг ядгаж туслах үг байна. За энэ зинтээс гараад өгснээс байна. За бусд нь одоо цаа хараа шүү. Найдаа юу яаж гинөө боо яаж гинөө. За бээ дургуудаа багшаа. Өсөж том болоход нөлөөлөх хүчин төлөвтэй. Зүйлийг ядгаж. Ягаад энэ юм бэ? За тэндээс аваад ишээ. Сайн хараа шүү. Сүүн бие цаас бас жимснүүд цэвэн сэнс. Мөрөө. Автобустэй ишээ тач. Басна. За баярлалаа. Наад хоёр найзгаа ялгсан минь харъя. Супер. За. Бидний өсөж том болоход эдгээр зүйлс маань нөлөөлдөг тийм. За биднээс та үлдэж авах хэрэгтэй. За дараа нь Супер. Сүүн. Жимсэдэн. Дасгал хийн. Өдөр дасгал хийвэл би энэ маш сайн байдаг. ямар момд. Өөр яах вэ? Өөр яах вэ? Энэ өөр юм нэмэхгүй. Нэмэгдэн штэ. За. Хаа. Яваатай хойд үстэй. Сайн байна. За дөрөв тэндээс давхтаагаар хэмжин гэсэнтэй. За эдгээр зүйлсүүд маань гихмэчлэн цаашаа байгаа тийм үү? За тэгвэл одоо энэ талд ярьсан байгаа зүйл юу вэ? Өдөр сон бодохгүй өнөм жижигтэй. Жижигсдэг үү? Хэвээрээ. Сүдэн овдон. За тэгвэл энэ талд байгаа за бид нартай мэддэг зүйлсүүд байна. Таны дуртай зүйлсүүд байна тийм. За тэгвэл энэ нар маань бидний өсөж том болоход сөргөөр нөлөөлдөг, муугаар нөлөөлдөг байх юм шүү дээ. Сайн биш ямар байна. Зөхөр идчихвэл Доктор хэлээд сүдэн овдон. За бид бенцэтэй ахта юу хийж чадах юм болоо? Эргэн чаддаг. За хэлээрэй. Эргэн чаддаг. За өөр яаж вэ? Хасуу гөхөө уншдаг. Оо энэ сайн байна. За чанга бусдаас сонсох гоо. Тий сайн байна. За. За тэгвэл бид нар сургуульд ороод юу хийж чадах юм болоо? Эргэн чаддаг. Эргэн чаддаг. Өөр яаж чаддаг? Ажил гэрийнхээ ажлыг чаддаг. Сайн байна. Найзтай тусдаа эрдэнэ намаа сайн хийдэг. Чаддаг. Одоо энэ эрдэнэ намаа асуултыг чаддаг. Ста мондог. За Тэрээс тэгвэл бид нар бүр том болоод
номлог. За. За багшны ариун. Уснаа үлдээ шүү. Сэтгэлдээ нэгээс 2 өгүүлбэр багтаагаад бичээ.
Хэдэн оноо авсан? 6. За та бодоод нэг хэсгээр оноогоо тавьчих. За нэг хэсгээр оноогоо тавьшоо. Наанаа нэгсэн дээ. Наа тэгвэл 5-аас 6 оноо авсан. Равлын оноо багтаа 5-аас 6 оноо болж байгаа хүмүүс гараа өргөч. За гараа өргөөрэй. Харин багт дуусах байна. Ямар мөн за багш надад таалаа. Гараа өргөч. За. Харин нэг хүүхэд. За 25-аас 21 нь 5-аас 6 оноо авсан юм байна. За тэгвэл 4-өөс 3 оноо болж байгаа юм гараа өргөч. 4-өөс 3 оноо. 1 2 нэг за ингээд ороо. За. За 8-аас 2 оноо авсан хүүхэд нэг байна. За. Тэгвэл өнөөдрийн хичээлээр бид нэр юуг шинээр мэдээ суулчихсан бэ? Бусдаа болцох юм аа. За. Ямар манддаг. За. Эндээс байлаас одоо. Өөрөөр яаж том болох вэ? Ямар манддаг. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бид нэр өсөж том болгоно баяр гэдэг сэдвээр яаж өсөж том болохыг за өсөж том болгох өндөр жингээр хэрхэн үздэг бидний өсөлтөнд юу нөлөөдөг талаар үзсэнтэй. За бас мөн бидний том болгоо юу хийж чаддаг болох вэ талаар үзсэн. За тэгвэл гэрийн даалгавраа гэр бүл цагаат гишүүдийн өндрийг хэмжээд өндөрөөс намруу зураад худаад ирээрэй заяа. За өнөөдрийн хичээл төгссөн хүмүүстээ баярлалаа.